Гоо сайхны мэс заслыг сонирхож байгаа болон гоо сайхны мэс засалд орсон хүмүүст түгээмэл тулгамддаг зарим нэг ойлгомжгүй асуултууд байдаг. За тэдгээр асуултанд хариулъя. Хамрын имплант, хөхний имплант, өгзөгний имплант энэ гадны суулгацууд арьс цоолж гарч ирэх тохиолдлууд байдаг. Техникийн хувьд буруу хийгдсэн байх боломжтой. За эсвэл гадна талаасаа их үрэгдэх өөрөөр хэлэх юм бол арьсан доор их ойрхон тавигдсан тохиолдлуудад арьсны эдийг цоолоод цаанаасаа цухих нэвтэлж гарч ирэх юм боломж бас байдаг. Альва гоо сайхны хагалгаа тухайн хагалгаа өөрийнх нь насны залтууд байдаг. Тухайн ямар төрлийн гоо сайхны мэс ажилбар хийгдэх гэж байгаагаас шалтгаалаад насны залтууд гарч ирдэг. Зохины гоо сайхны мэс ажилбар тэгээд түүн дотроо энэ давхраа үүсгэх буюу нүдний дээд зохины нуглаас үүсгэх мэс ажилбарыг хийх явцдаа энэ оёдлыг маш чанга татаад тавьчихдаг. Түүнээс үүдээд энэ доотлын эдийн зузаарал буюу өөрөөр хэлэх юм бол ингэж харагдаад байдаг. Тэгэхээр техникийн хувьд алдаа гарсан учраас мэс заслын техникийн хувьд алдаа гарсан учраас ер нь бол зайцсан давхраа үүсдэг гэж ойлгож байна. Хэвлийн гоо сайхны мэс ажилбар буюу зарим тохиолдолд tummy tuck нэрээр нь хүмүүс маш сайн мэддэг. Энэ гоо сайхны мэс ажилбарын дараагаар төрж болох уу гэдэг ийм асуулт маш их түгээмэл байдаг. Энэ хаалганы дараа 1 жилийн дараагаар жирэмслэхийг боловч зөвшөөрдөг. Учир нь энэ хэвлийн булчингийн ханны чангарлыг үүсгдэг ийм дотор талын ийм оёдлууд хаалганы техникийн явцад тавигддаг учраас 1 жил 6 сарын хугацаа хүлээх ёстой шүү гэдэг зөвлөгөөг хүчтнүүдэд өгдөг байгаа. Түүнээс хойш бол ер нь жирэмсэлж болно. Жирэмсний хугацаанд бол хэвлийн сунах тэр чадвар бол багаар зугуухан үргэлжилдэг учраас гинтийн ийм арьсны сунал тэлэлт явагддаг учраас энд ямар нэгэн саад учрахгүй гэж ойлгож байна. Хөх томруулах мэс ажилбарын техникүүд маш олон газараар хийгдэх боломжтой ийм 3-4 газрууд байдаг. За жишээлх юм бол үндсэн төслөх нь бол хөхний нуглаасаар хөхний нөсөө тойрсон хагас сарын хэлбэрийн төслөгээр сугаар мөн түнчлэн бүр хүүсээр ингээд хийгдэх юм боломжтой. Хамгийн түгээмэл хөхний толгойн мэдрэмж буюу мэдрэлжүүлэлт тодорхой хэмжээгээр алдагдах боломжтой зүслэг нь энэ нөсөө тойрсон зүслэгээр гарах боломжтой байдаг. Энэ нь бол төр хугацаанд ойролцоогоор нэг сар гарангийн хугацаанд мэдээ алдалт явагдаж байгаа. Тэгээ буцаад сэрэгдэг ийм учиртай байгаа. За хөх томруулах гоо сайхны мэс ажилбар буюу өөрөөр хэлэх юм бол хөхний имплант буюу суулгацтай хийгдэж байгаа энэ мэс ажилбар маань мэдээж хэрэг тодорхой хэмжээний масс нэмэгдэж байгаа, жин нэмэгдэж байгаа учраас бага зэргийн унжилт, сулрал явагдах боломжтой байдаг. За гэмтлүүд жишээлх юм бол хөхний имплантн дээр бол хагарах боломжтой. Энэ өөрөө тодорхой хэмжээний материал учраас он цагийн эрхэнд бол тодорхой хэмжээний илэгдэлд ороод тэгээд илэгдлийн улмаас гадны нэг эвгүй цохигдчих юм уу, санамсаргүй байдлаар хүчтэй юмд шахагдах юм уу, иймэрхүү тохиолдлуудад хаарсан тохиолдлууд байдаг. Гэхдээ энэ нь ихэвчлэн 10 жилээс дээш тохиолдлуудад өөрөөр хэлэх юм бол 10 жилийн өмнө хаалганд орсны хүнд маань иймэрхүү зүйлүүд тохиолддог учраас хүмүүс 10 жилийн хугацаатай юм уу гэдэг ийм асуултууд их яваад байдаг.